Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд аяллаа нэмэгдлийн шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар Алтай Таван богдын тусгай хамгаалалтаа газраар хийсэн тэмдэглэлээ хүргэнэ. Эхлэхээс өмнө та бүхнээс subscribe дараарай гэж хүсэж байна. Мөн лайк, комент үлдээх битгий мартаарай. Оюулгийн аймгийн төвөөс баруун тишээ ойролцоогоор 180 гаруй км яваад Алтай Таван богдын тусгай хамгаалалтаа газрын ойгрын пост хэмээх газар ирдгээ. Энд аймгийн төв дээрээс авсан элийн цэргийн зөвшөөрлөө үзүүлж бүртгүүлдэг. Учир нь бидний дөрж буй энэ газар маань хэлийн бүст байрладаг учраас гарцаагүй юм зөвшөөрөл гэсэн зүйлийг аймгийн төв дээрээс авах хэрэгтэй байдаг юм шүү гэдгийг аялагчдаа хэлье. Мөн түүнээс гадна замын хувьд нэлээд тийм бартаа цаад ихтэй, хад жуулуудтай, шавар шалбагтай, уулын түргэн урсгалд голуудтай учраас машин тэргээ сайн бэлдэж ирээрэй гэж аялагчдаа зөвлөмөр байна. Ойгрын постноос ойролцоогоор 10 км яваад уулчтын овоон дээр хүрэлцэн ирдэг. Уулчтын овоо маань төрийн тахилга хийдэг ийм овоо байгаа. 1996 оноос Алтай Таван богдын тусгай хамгаалалтаа газар бүртгээд улсын хамгаалалт нь авсан бол 2012 оноос Алтай Таван богдын эдгээр улсыг төрийн тахилгатай болгоод 4 жил тутам нэг удаа дахиж ирсэн. Сүүлийн үед 6 жил нэг удаа тахдаг болоод байгаа сургагдуулцаа. За энэ овоон дээр ирсэн аялагчд маань Алтай Таван богдын энэ орчны байгалийн үзэсгэлэнг цогцоор нарах бүрэн боломжтой. Энд одоо Гренигийн мөсөн гол, Александрийн мөсөн гол, Батанны мөсөн гол гээд сайхан мөсөн голуудыг харж болно. Мөн одоо Алтай Таван богдын 5 оргил болох Хүүтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Үлгий гэсэн оргилуудыг цогцоор нь харддаг. Би бол хэлийн зэрэгээс болон тусгай хамгаалалтаа газрын захиргаанаас цааш нэвтрэх зөвшөөрөл авсан учраас уулчтын бейс кампыг зурин хөдөлсөн. Энэ камп дээр ирээд машинаа тавьчаад цааш халахж бичлэг хийлээ, зураг тарлаа. Бас байгалийн сайханд нэлээд сайхан алхаж авлаа. За энэ газар болохоор уулчтын бейс камп гэж байгаагийн учир нь ууланд авирахаар зорж ирсэн хүмүүс энд ирж майханаар барьж отголдог. Эндээсээ одоо дээр дурцсан оргилуудад авиралтаа хийдэг юм байна. Монголын уулчид хамгийн анх 1956 онд Хүүтний оргилд авиралт хийсэн. Үүнээс хойш одоогийн байдлаар ойролцоогоор 800 гаруй уулчид оргил дээр гарсан гэж бүртгэгдсэн юм байна. Эдгээр оргилуудад зөвхөн Монголын уулчид төдийгүй гаднаас уулчид ирж их авирдаг. Жилийн 7-9 сарын хооронд хамгийн одоо авиралт их болцоотой цаг үе гэж тооцдог юм байна. Гэхдээ л жилийн 4 улирлыг нэг өдрийн дотор үтэх болцоотой тийм эрсдэл суугаар амьсгалтай учраас нэлээд шант сөрсөн авиралтуудыг хийгдэг гэж ярьдаг юм байна. За та бүхэн эдгээр оргилуудыг харж байгаа Монгол орны хамгийн өндөр цэг Хүүтний оргил 4374 м өндөртэй. 3 улсын уулз зур цэг болдог. Найрамдал оргил 4192 м, Бүргэд оргил 4068 м,
малчин өргөл 4051 м, үлгэн өргөл 4050 м өндөртэй гэж бичигдсэн байт юм байна. Мөн түүнээс гадна наран цагаан суурга гэж сонирхолтой гоё оргилууд байдаг. Эдгээр оргилууд бол уулчид ирж авиралт их дуртай байдаг юм байна. За би нэг өдөр сайхан аялалд зураг авлаа. Нилээн бас амарч авлаа. Эндээсээ одоо аяллаад буцаад цагаан голын хэсгийг та бүхэн төлөвлөхөөр хөдөлж байна. Дараагийн дугаараар та бүхэндээ цагаан голын орчмын байгалийн үзэсгэлэнт хэсгийг төлөвлөх болно. Хамт байгаараа үзэгчтэй дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баярлалаа.